За үнэгүй кино үзчих сайт ч юу гэдэг вүлээ? Түмээ. Гэтэ хоёлаа шин Германд байгаа шүү дээ. Энд чи кино хуулбарлахын хоёулаараа маш хатуу хараатай. Яаж яриад байгаа юм бэ? Гэхдээ гэтэ нэрнгээсээ чи тэх юм бол чиний IP адресээр чин чамааг олоод юу лээ 800-аас 1500 евроны торгуул чамд оноогдуулт юм бэл. За арай үгүй байлгүүдээ 3-аас 5 сая төгрөгийн торгуул ганц кино татсны төлөө юу? Үгүй нэрээ манай эмээгийн нагад захын өвөө тэгж хаад 1000 евроор торгуулж исэн шүү. Тэгтээ Монгол хүн болгол кино хуулбарлал явдаг шүү дээ. Харин яг наа чин шин гоё контентууд гарахгүй байгаа даагийн гол шалтгаан байхгүй юу? Зүгээр л нэг кино юм шиг мөртлөө наа чин бүтээлч хүний цалин, багийн орлого, кино салбаруудын ирээдүйтэй бүр холбоотой том асуудал. Хүмүүс үнэгүй кино татах тусам аль нэг тэнцэний бүтээлч хүний цалингаас хорогдож идэг байгаа. Эн чин шудраг бос штэ. Чи хүний хүч хөдөлмөр байхгүй юу? За. Мөнгөөл төлж үзэхээс. Хаанаас үзэх юм? Зөндөө стриминг платформуд байгаа штэ. Netflix-с үзэхгүй. Чи англи хэлтэй лүү? Оо мо тарвах. Түл лог ТV-с үзэхгүй юу? Надад бүр амар таалагддгийн. 14900 төгрөг премиумд нь төлөө сарын турш хүссэн контентоо хүссэн газараасаа хүссэн үед үзэх боломжтой байдаг байхгүй юу? Монгол англи хадмалтай, монгол англи сабтайтлстай, тэгээд өөртөө тохирсон тохиргоо ингээл одоо үзэж дээ. Оо энэ ч тэгвэл өстой хөөрх юм биш үү? Тэгвэл би дандаа энэс кино үзэж байна одоо тэгвэл үнэгүй кино минь дахиж татахгүй. Яг зөв. Бүтээлч хүний хөдөлмөрийг хүндэлцгээе. Яг зөв.